Өөрөө ч хүүхдэрээ байж дүүгээ өсөн гэдэг хэцүү л дээ. Иноки Такегийн амьдрал ээж нь автомашины ослоор үүд болсноор оронгороо иргэдэг. Аав нь ажил хийгээ завгүй болохоор Такея 20 настай бяцхан дүү Миноруг өсөхөөсөө харахгүй төрнө. Гэхдээ гол нь Такея өөрөө ч дөнгөж 10 настай хүүхэд. Жохон хүүхэд харна гэдэг тийм амар ажил биш ээ. Минору гинэтэ уйлна, нүд цавчих хооронд алга болчихно. Хаяа бүр ааших нь учиг болох гэж үлээ үзнэ. Эхэндээ Такея маш их бухимднөө. Үе тэнгийнх нь гадаа тоглож байхад Такея хоол хийн, грээз вэлнэ, дүүгээ өсгөх гээд л өдөр хоногийг өнгөрөөнө. Өдөр бүр шинэ адал явдал, сургуулийн арга хэмжээ, гэр бүлийн асуудал, найзуудын маргаан гээд л Такеягийн хайр халамж Минору хэрэгтэй мөчүүд байн гарна. Гэхдээ ядаж туйлдсан, ичид зовсон, эсвэл бүр дааж давшгүй санагдсан ч гэсэн Такея хичээсэй л байдаг. Учир нь Миноругийн хувьд энэ дэлхий дээр хамгийн хайртай хүн нь түүний Ничан шүү дээ. Рагава Маримогийн мангаас сэдвэлсэн Акачанто Боку 10-10 үнэхээр хөрх аниме. Өдөр бүр нэг аниме.